Сайн байцгаана уу. Тэгэхээр англи хэлний дүрмийг одоо чэйжэр мэддэг. За маш олон үг чэйжсэн ч гэсэн яг өдөр тутмын амьдрал дээр те хоол захиалж идэх ч юм уу эсвэл одоо нойлын цаас хаанаас авах талаар асууж одоо чаддаггүй. За ийм төвшөнд англи хэл сурсан хүмүүс маш олон байдаг. Магадгүй та энэ видеог үзэж байгаа бол та ч гэсэн одоо энэ төвшөнд ээж магадгүй юм. Тэгэхээр маш олон жилээр махарч одоо англи хэл сурсан ч гэсэн одоо хүртэл англиар ярьж бичиж чаддгүй бол та анхаарлаа нааш нь хандуулаарай. За тэгэхээр энэ маань яагаад вэ гэхээр уламжлалт аргаар англи хэл сураад байгаатай холбоотой. За тэгвэл өнөөдрийн танилцуулгаар уламжлалт болон уламжлалт биш англи хэл одоо заах аргын талаар та бүхэн танилцуулах юм. За тэгвэл энэ уламжлалт аргаар англи хэл сурч гэнэ гэж юу хэлээд байгааг энэ эхний зураглалаас бүгдээрээ харцгаая. За энэ маань маш их цаг зарцуулдаг гэсэн үг. Өдөр одоо 2-3 цаг, за түүнээс дээд цаг зарцуулж одоо сурдаг те. За тэгээ маш их өвчин чармайлт гаргадаг, эрч хүч зарцуулдаг. За тэгээд мөнгө магадгүй их одоо гардаг те. За энэ маань үр дүн болвол маш бага. Энэний үр дүн бол 20% те. 80% өвчин чармайлт дараа 20% үр дүн олдог юм арга байгаа. За яагаад вэ гэвэл хэрэглээ одоо маш багтай. За тэгээ ач холбогдол маш багтай. Юу чухал, юу сурахад англи хэлний таны чадварыг дараагийн түвшинд аваачихад хамгийн чухал вэ гэдэг ямар ч ойлголтгүй. За ийм сургалтын арга байгаа. За тэгвэл манай одоо сургалт яах вэ гэхээр за энэ хуучин одоо уламжлалт аргыг бас энэ доодох одоо зураглал дээр та бүхэнд бас харуулсан байна. За А бол таны одоо байгаа англи хэлний түвшин гэж ойлгоорой. За Z бол таны очих англи хэлний түвшин. Магадгүй одоо англи хэлийг маш гарамгай эзэмшихтэй одоо маш сайн эзэмшихийн түвшин байгаа. За тэгэхээр энэ түвшин одоо хүрх явцад яах вэ гэхээр уламжлалт аргаар бол ингээд хэрэгт хэрэггүй маш олон тий одоо бүх англи хэлний цагийг үзэх юм уу ингэж маш цаг одоо эрч хүчийг зарцуулсан үрсэн ийм аргаар явдаг учраас таны цаг их зарж байгаа ч гэсэн нөгөө хүрх газартаа одоо замыг чи ерөөсө товчлохгүй байгаа. Тэгэхээр их юм хийгээд байгаа мөртлөө үр дүн гарахгүй байгаа бол ерөөсө яг энэ аргал яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр таны одоо зам маш тойруу явж гин гэсэн үг. Гэтэл одоо туулж байгаа одоо distance-тэй замын одоо зайчин ерөөсөө маш богино зам явцсан байдаг. За тэгвэл манай сургалтанд буюу уламжлалт биш аргаар явуулсан энэ сургалтын дараа яах вэ гэхээр бидний зорилго бол таны энэ замыг товчлох байна. Өөрөөр хэлбэл богино хугацаанд хамгийн чухал одоо суур ур чадваруудыг сонирхолтой аргаар, шинэлэг аргаар ингээд олгох юм зорилготой юм сургалт. За тэгэхээр манай сургалт бол үр дүн маш өндөр, таны бүтээмж бол маш одоо хэдэн хувиар нэмэгдэнэ гэсэн үг, маш их нэмэгдэнэ. За тэгээд таны цагийг хэмнэн, эрч хүчийг хэмнэн, таны хүчин чармаалтыг хэмнэн, мөнгийг магадгүй хэмнэн те олон дахин сургалтанд суух шаардлагагүй болно гэсэн үг. За тэгээд хамгийн гол нь яах вэ гэхээр та англи хэл одоо сурахад тийм их цаг зарцуулах шаардлагагүй. Богино хугацаанд хамгийн гол нь таны одоо зөв зүйлээ хийх чухал те. За таны англи хэлний чадварыг дараагийн түвшинд аваачихад юу хамгийн чухал байдаг гэдгийг манай энэ одоо системтэй, за онлын үндэстэй, практик суурьтай энэ сургалтаар олгодог. Тэгэхээр манай сургалтын агуулга бол ерөөсөө зөв юм хийх. За түүнийгээ зөв аргаар сурах гэдэг бол манай сургалтын хамгийн гол онцлог байгаа. За энэ маань яах вэ гэхээр мэдээж нөгөө уламжлалт аргаар бол hard work гэдэг study hard гэж байгаа тий. Тэгэхээр яах вэ гэхээр маш одоо олон цагаар сууж тэгээд сурах шаардлага одоо маш олон цагаар махарч те ингэж сурах биш зөв зөв аргаар нь сурах бол хамгийн чухал үүрэгтэй байдаг. За ингэснээр таны англи хэлний төвшин маш урдан сайжирна. Тэгээд 80% одоо үр дүнг авчрах тийм одоо хамгийн чухал суур чадрууд гэдэг те унших, сонсох, ярих, бичих энэ 4 чадвар. За тэр дундаа ялангуяа одоо ярих, бичих чадварыг маш богино хугацаанд сайжруулдаг. За тэгээд сургалт бол маш сонирхолтой аргаар махарч биш богино хугацаанд хамгийн өндөр бүтээмжтэй аргаар англи хэл сурах ийм арга барилыг нь зааж өгдөг ийм сургалт байгаа. За тэгэхээр түнчлэн за онлын үндэстэй гэж байгаа. За онлын үндэстэй гэдэг бол манай зааж байгаа хичээлийн агуулга бүрийн ард
онлын үндэслэл байдаг гэсэн үг. За энэ маань мөн одоо олон жилийн туршлагаар нотлогдсон ийм арга байгаа. За 10 гаруй жил гадаад болон Монголд одоо багшилсан түнчлэн одоо маш их судалгаа хийсэн, уншсан энэ онлын үндэслэлээр суурилсан практик ур чадваруудыг олгодог ийм сургалт байгаа. За маш сонирхолтой аргаар явагддаг. Түнчлэн багш нь одоо мэрэгжлийн өндөр ур чадвартай, олон жилийн туршлагатай ийм шинэлэг аргаар хичээл ордог. Англи, хятад хэлтэй багш одоо хичээл орно. Тэгэхээр та бүхэн одоо онлайн сургалтын бүртгэл явуулж байгаа интермедиат болон pre-intermediate төвшний. За манай сургалтад бол ерөнхийдөө гадаадд сурч амьдарч байгаа монголчууд одоо маш их хамрагддаг. За Америк байна, Австрали байна, Австри байна, Шинэ Зеланд, Швейцар, Ирланд, за Дубайгаас хүртэлтэй Дубай өөрчн өвөр Монгол байгаа. За Япон, Солонгос гих мэт одоо тоочод ивэл олон одоо улсууд байна. Эндээс одоо хамрагдаж байгаа манай сургалтанд түнчлэн за орон нутгаас бас хамрагддаг, Улаанбаатараас хамрагддаг. Тэгэхээр маш чанартай, шинэлэг аргатай ийм сургалтыг та заавал Улаанбаатарт ирж авах шаардлагагүй болсон. Тэгэхээр аль одоо хамгийн захын суманд амьдарч исэн ч хамгийн хол одоо гадаад улсад амьдарч исэн ч ялгаагүй онлайнаар холбогдоод ингээд лайв хичээл авах боломжтой. За манай лайв хичээл болвол яг видео хичээлээс ялгаатай та багш яг амьд харилцаа үүсдэг гэсэн үг. Та бүхэн одоо тулгамдж байгаа асуудал болон одоо зөвлөгөө авах юм шаардлагатай бол багштайгаа шууд холбогдоод хичээлийн явцад ингээд ярилцаад асуух боломжтой. За тэгээд манай сургалт бол 1 сарын хугацаанд ийм одоо хамгийн чухал өндөр ач холбогдолтой суурь чадваруудыг олгодог, мөн арга барилыг зааж өгдөг ийм сургалт байгаа. Ерөнхий бол танилцуулгыг энэ та бүхэн товчхондоо танилцууллаа. Манай Elsen English уламжлалт аргаас татгалзъя пэйж хуудсанд ороод та бүхэн бас 100 гаруй маш чанартай видео болон текст хичээлүүд байгаа. За энэ хичээлүүдийг бол бид нар өөрсдөө бэлддэг ийм чанартай хичээлүүд байгаа. Та бүхэн энэ 100 гаруй чанартай хичээлийг орж бас үзэх хэрэгтэй. Эндээс бидний ерөнхий одоо уламжлалт биш арга барилтай ерөнхий одоо танилцуулах бас эндээс олж болно. Тэгээд та бүхэн шийдвэрээ гаргаарай. Манай утгагүй эхлэх онлайн сургалтанд амжиж бүртгүүлээрэй. За анхаарал хандуулсанд баярлалаа.